Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжөн байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад байгаа. Хүй. Сайн байцгаана уу? Наваг А2-ын алдар гэдэг. Би техник технологийн политехник коллежийн Гагнуурын 2-ын ангид суралцдаг. Манайхан хичээлээ тарцсан. Одоо Гагнуурын дадлагын газар дадлага хийх гээд ирсэн байна. Хэдэл орж сонирхцгаая. За энэ нь бол манай дадлага хийдэг газар байна. Манай ангийнхаа дадлага хийх гээд бөөнөр ирцгээсэн байна. За манай ангийн 2 охины нэг нь одоо найзгаа танилцуулъя. Манай найзыг Бүжаатан гэдэг. За чамаг хүмүүс Гагнуурын мэргэжлийг яагаад ер нь сонгосныг одоо хүмүүс тайлбарлаад хэлээд өгөөч. Би аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж орж ирсэн байгаа. Манай аав намайг Гагнуурчин болвол сайн хүүхдтэй хахтаа гэж хэлж исэн. Тэгээд бас миний өөрийн хүсэл зорилго болох дээр Гагнуураараа дагнаж үйлдвэр нээх байгаа. Ямар гоё юм бэ? Аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж ингээд Гагнуурыг сонгосон байж шүү дээ. За энэ болохоор ингээд миний дадлага хийдэг ширээ байна. За би одоо хувцас өмсөд Гагнуураа ил. За энэ бэлийг бол ер нь заавал өмсөх ёстой. Манай санамж дээр ингээд заасан байгаа. Энэ малгай баг болон ингээд яг Гагнуur ихтэй яг заавал ч өмсөх ёстой. За одоо би болохоор энэ хоёрыг хооронд нь нийлүүлж гагнаад язгуур оёог гаргах ёстой. Яг одоо энэ төмөр шиг ингээд энэ талаас нь гагнаж байгаа мөртлөө артталт нь яг эндээс нь гагнсан юм шиг ийм гоё болгож өгөх юм. Би та нарт гагнаж дуусчаад харуулъя. Гагнуурыг яагаад сонгосон бэ гэх юм бол ээж автайгаа ер нь сайн ярилцж байгаад сонгосон. Ирээдүйд эрэлттэй тим мэргэжил болохоор. Ер нь хүүхдүүд нь айгүй тийм нэг найрсаг хүлээж авцгаад юм байлээ. Найзууд тэгээд ер нь сайн нийлээл явдаг хүүхдүүд их. Ерөөсөө илүү дутуу дааш цаан авир байхгүй. За миний гагнсан бол нэг иймэрхүү болж байна. Өмнө харуулсан төмөр маань болохоор энэ байна. Энэ хоёрыг ингээ харьцуулаад харах юм бол ер нь ялгаа бараг алга. Тийм болохоор хайцангуй гайгүй сайн гэж бодож байна өөрийгөө. Артлынх нь язгуур оёоос ингэж гоё гарч өгсөн байгаа. Энэ халуун төмөр айгүй хэцүү байгаа юм байна. За чи яаж гагнсан харъя? Чиний хээж нь би нэг муу төмөр дээр хийгээд. Чиний хээж. Минийх энэ нэг иймэрхүү л болж байна да. Чиний харин гоё болсон шүү дээ. Чи одоо болоо шүү дээ. Миний язгуур нэг юм ирсэн. За яг хоо сурна шүү дээ хоёлаа. Болно. За энэ болохоор одоо миний сайн найз байгаа. Эшээ хараад чинь. Анх орж ирээ бит хоёр танилцаад бэлтгэл орж явахт нь орж харсан чинь волейбол тоглодог, адилхан сонирхол, адилхан мэрэгчлэр сууж байгаа болохоор бит хоёр одоо ирээдүйд нэг компанид ажиллаад нэг тамирчин болъё гэж бодож байгаа. Би ч бас энээс нэг жил хоцроод ирсэн чинь энээс бас нэг асуух юм бас байна. Алдар бол миний хувьд ер нь сайн найз юу. Яг нэг зангаараа байдаг ер нь үнэж найз. Чи ч гэсэн ер нь бол тэгэл яг ер нь ялгаагүй шүү дээ хоёлаа. Чи одоо бэлтгэлтэй юм уу? Одоо 2 хүчээс бэлтгэл орно шүү. За би одоо ингэсэж байгаа юу да. Манай бэлтгэл 3-аас. Бид хоёр ингээд хоёулаа волейбол хичээлдэг мөртлөө шал өөр ингээд хоёр төсөөр газар хоёулаа бэлтгэлд явдаг. За. За бичлэг дуусчихад ирээ. За. Хараад ирнэ. За. За энэ ч болохоор ингээд 15 ширхэг кабин байгаа манай Гагнуурын дадлага хийдэг кабинууд.
Одоо эндээс ахуулах юм бол ингээд цахилгаан гагнуур, хагас автомат гагнуур, тэнцээ хийн гагнуур гэж бас байгаа. Плазмаар зүсэх аргон гагнуур гэдэг ер нь төрөл төрлийн гагнуурууд байгаа. За тийшээ одоо манай найзуудын хийсэн бүтээлүүд байгаа. Одоо би та нарт хамгийн ажилбар ихтэйгээс нь эхлээд танилцуулъя. За энэ бол хамгийн ажилбар ихтэйгээс нь эхлээд танилцуулж. Энэ одоо орон сууцад амьдардаг хүмүүс ихэвчлэн ер нь ашигладаг. Одоо энэ дээрээсээ ингээд ороод ац хүжээ хийгээд галын тахилга махилгаа хийчихнэ. Хүүхэд мөнхөд ширгэлцэж бас олныг ингээд дүнснийхаа савтайгаа цугуулж чинь наралтаа бүр ингээд галын дөрвөлжтэйгээ энэ дэгээ төмөр мөмөртэйгээ ингээд айгу гоё. За энэ болохоор манай бас найзуудын хийсэн бүтээл байгаа. Энэ тулга галын хайч майжтайгаа ингээд гоё хийгээд тавьсан байгаа. За энийг нь 2-3 цагийн дотор хийгээд өөрөө янзлаад тавьчихна. Энэ толгойг бол бүтэн өдөржингөө хийчихнэ. Энийг бас мөн ялгаагүй бүтэн өдөржингөө хийчихнэ. За энэ хээ угалзууд нь болохоор токер гагнуур гэдэг одоо наривчлал өндөр наривчлалтай ингээд хээ угалзууд нь ингээд гаргасан байгаа. Энэ бөөрийнхээ дугуй могоо юмнуудыг ингэж гаргадаг. Би энийг одоохондоо хийж чадахгүй л дээ. Гэхдээ яг найзуудаасаа суралцаад дараа жилээс ер нь оролдож үзнэ гэж бодож байгаа. За одоо манай ангийнхан зааландаа зориулж эмэгтэй эрэгтэй хувцсойлох өрөөндөө сандал гагнаж байгаа. За эдлээ ийшээ очиж сандлаа гагнацгаая. Манай сургуулийн хувьд бол ер нь давуу талтай шатлсан хэлбэрээр сурдаг. Төгсөөд тэгээ бүгд 100% ажлын байртай мэрэгчлээ болоод төгснө. Инженер мэрэгчлэр бас давхар төгснө. Би болохоор одоо ингээд энэ жилээс 2 дугаар курс сурж байгаа. Тэгээд манай ангийнхан бол надаас илүү мэдлэгтэй явж байгаа. Тэгээд би болохоор одоо жоохон нөгөө үедээсээ хоцорсон. Энэ сургуульд орж ирж байхад манад мэрэгжлийн хичээл юм ба шууд дадлагдах гар гээд гандаш металл гээд тийм үйлдвэр дээр гаргасан. Йонксны үйлдвэр. Тинчээ ингээд сар гарын дадлах хийсэн. Төлж тээвэрлдэг тийм том Йонкс гагнадаг байсан. Йонкс гэдэг нь болохоор 6 метрийн урттай нэмхэн листийг ингээ хооронд нь нийлүүлж гагнаад тэрийг ингээ бөөрийн хийлээд бөөрийн хийсэн саваа ингээ дахиж дээрээс нь гаднаас нь дахиж давхарлаж гагнадаг. Тэр газар очиход бол амар хэцүү санагдсан. Гэрэлнэгээд нэг ах над дээр шууд ирсэн. Энийг гагнаад үзүүлээд чамайг хараа. Тэгээ тэрийг нь ихлэ гагнж үтсэн ерөөс чадахгүйсэн. Тэгээ сар гарын тэрийг ингээл оролдоод хог мог нийлүүлж гагнаал. Тэгэж явсаар байгаа ажлынхаа ах нарын хэмжээнд тэгэл очиод гагнадаг байсан. Анги дотроос бид чи хоорондоо өрсөлдөөл би ингэж гагнж чи тэгэж гагнж ингээл багш уур чадварыг харж байгаа. За энийг гагнж хооронд нь уралдаан маягийн юм зохиогоол. Тэгээ анги дотроос бид чи хоорондоо өрсөлдөөл би ингэж гагнж чи тэгэж гагнж ингээл би яг энэ жилээс ганцаарх нь орж ирсэн болохоор хой гурал явж байгаа ах гэж бодож байгаа. Бид эдийн гагнс юмыг ингээ багш маань өөрөө харж байгаа гаргацдаг дүнгийн. Цааш та дахиад энэ сургуульд давхар энэ мэрэгчлэр инженер мэрэгчлэр дахиж сураад 1.5 жилээр сурах боломжтой. Тэрэнд нь сурж байгаа төгс. Ирээдүйд би ер нь хувьдаа бизнес эрхлээд компани байгуулад гагнуур хийн гэж ер нь бодож байгаа. Миний мэрэгжил чинь ер нь айгүй олон давуу талтай. Нэгт болохоор цалин өндөртэй. Тэгээ хоёрт энэ ажлын байр айгүй олон. Гуравт болохоор энэ тентгийн компаниуд хүлээцтэй авдаг. Жишээлбэл 5 богд хэц 4 дулаан цахилгаан станц, оюу толгой, энержи ресурс ер нь том компаниуд бүгдээрээ л хүлээж авдаг. Тэгээ угаасаа гагнуураар мэрэгжил эзэмшээ төгсөж байгаа юм. Айл алийг нь л хийнэ. Галын толгойн зүрийн бүтээлүүд хийгээд том компаниудад очиж ажиллаад дараа нь миний хийсэн бүтээлүүдийг ингээд өөрөө харахаар гоё санагдах байх гэж би боддог. За одоо манай хэд ингээд сандлаа үргэлжлүүлээд хий чинь миний бэлтгэлийн цаг болж байгаа болохоор одоо ингээд дуусгая очиод уулзцаа хэдлээ.
Яг волейбол тоглож эхлэхийн өмнө би бол метр 56 байсан. Жилийн дараа метр 65 болоод 9-10 дугаар ангитай ахлах анги болж ороод одоо яг метр 80-тай явж. Тэгээ цаашдаа ч бас өсөх байх гэж бодож байна. Аав хоккей спортын мастер. Ээж бас волейбол, сакс, теннис ер нь янз бүрийн спортоор өөрөө хичээлдэг. Тэрийг нь аав ээж өөрийнхөө генийн дуурайгаад ч их амар сонирхолтой болсон спортод. Ер нь волейбол тоглодог болсон. 7 дугаар ангиас хойш эхэлж тоглож байна. 9 дугаар ангита дүүргийн аваргаар хүрэл медаль авчихсан. Тэгээд сургуулийн аврал шалгаруулах тэмцээнээр ангиар яг 7 дугаар ангиас хойш 10 дугаар анги хүртлээр дараалж алт авч ирсэн. Ер нь 7 хоногт бол волейболд 12 цаг зарцуулдаг. Зон ерөөсөө ажил хийгээд тэг хөдөө гадаа яваад ер нь тоглохгүй жоохоо удаад бүр сүүлд рефлексээрээ ингээл гар уруугаа ингэж хөдөлгөөл доороос ингэж авч маах гал тэгэл унтчих та шүн зүүдэлж мөдлээ. Амар тогломоор л санагдаал. Тэгээ урдхан буцаал зааланд авчий даа гэж найзтайгаа бас. Том болоод лигийн тамирчин болохыг ер нь хүсдэг. Гадаад лиганроор тоглолт. Ер нь одооноос эхлээд Батцуур шиг л болохыг ер нь хүсэж байгаа. Сүүлд энэтхэгийн лиганроор Батцуур ах маань очиж тоглосон. Тэр тоглолтод Батцуур ахаа бас хараад биширсэн. Hyderabad have played 3 setters. Possibly the first time they're going to 4 sets. Yes, they are. We are going to set number 4 because Ahmedabad have somehow өндөр өсөрж байгаа тэр давталж байгаа дээшигээ хэр тесэрж байгаа тэр байдал нь айгүй таалагддаг. Яг тэрэн шиг болохыг л ер нь хүсдэг. Ер нь волейболоо цаашдаа ер нь хаяхгүй. Яг волейболоор хичээлсээр л байна. Жил болгон коллежуудын авраг гээд нэг тэмцээн болтیں۔ Тэр тэмцээнд бас амжилттай оролцоод төрүүлээд тэгээ улсын аврагаар бас ороод алтан медаль авахын тулд бас хичээгээд энэ зааландаа ингээл өдөр болгон бэлтгэл хийж байна да. Волейбол спорт ер нь өндөр өсөрдөг болгоод үеийнхнаасаа ер нь жоохон том биетэй, эрүүл чирэг биетэй бас болгож өгсөн. Волейбол бол миний амьдралын нэг хэсэг болсон байгаа. Диш чүч урам зориг, итгэл найдвар, хурд давхаалт самбаа, эрүүл чирэг бие. Энэ бүгдийг би волейболоос авдаг. За одоо би 7-оос хойш тоглож байгаа. Тэгээ энд болохоор ингээд өнөөдөр манай хуучин 10 жилийн манай анги хүүхдүүд ирсэн бид эдгээд бэлтгэл хийж туршлага солилцож байгаа. Энэ болохоор манай коллежийн маань яг үндсэн шгшээгийн хөрөлцөн ирсэн байна. Би хуучин сургуультай яг ер нь жоохон буруу техниктэй байсан. Тэгээ энэ сургуульд ирээд манай шгшээгийн маань багш над бүгдийг зааж зөвлөд одоо ингэж цогтөн шүү, тэгэж авдсан шүү гэд бүгдийг нь стараатайгаар ингээд зааж би тэрэн дээр нь бас ажиллаж байгаа. Одоо жишээлбэл довтлохтой гарнаа эндээсээ авдаг ч юм уу. Хин пас авахтаа суухгүй зүгээр ингээд зогсож байгаад авдаг ч юм уу. Тэр бүх алдаануудаа бүгдийг нь багшаараа заалгаж зөвлөж бүгдийг давтаж сурж байгаа. Багш маань бол эндээсээ бүр хойноос гараа илүү татаад савлттайгаар довтол гэж зааж өгсөн. Тэгээд пас авахтаа дандаа доороос ингэж сууж авдсан шүү гэж зааж өгсөн байгаа. Тэр бүгдийг одоо би хэрэгжүүлж ер нь багшийнхаа хэлснээр л байж ахиц дэвшилтэй л ер нь байгаа. Хөлс гарах тусам ингээл хөнгөрөөл хамаг би гоё болоод ерөөс цаанаасаа гигэлзээл ер нь айгүй гоё энергит болцдог. Манай шгшээ багийн хувьд болохоор улсын авраг болон одоо коллежуудын аврагт ингээд амжилттай оролцоод төрүүлэхийг л ер нь волейболоор одоо ингээд одоо надаас жоохон дүүнэр байгаа. Дүүнэртэй хандаж хэлэхэд волейболоор хичээллээр айгүй гоё спорт шүү. Волейбол тоглож байгаа яг энэ үйл явцад ингээд багийнхныгаа айгүй ойлгодог. Яг энэ ингэж юм да, тэр тех гэж юм да гэд амар дотроо боддог болцдог. Тэгээд волейбол тоглохдоо бас нэг гол
зүйл нь давуу тал нь ерөөс амар хүмүүстэй нээлттэй олон найз нөхдөдтэй хүрээлээд хилээд ингээд айгүй гоё байдаг. Бацаагтай өвөгийн ажил дээр үрээд ирлээ. Дахиад би өвөө харин өвдөөс ш дуудаад ажил хийхдээ байна үрээд ирж байгаа. Тэгээд хоёрыг дуудаад хахад надад ингээд үрээд ирлээ. Чиний өнөөдөр бэлтгэлцээ хэрэг явдаа дайжгүй юу? Йоо, хоожин сургуулийн шгшгийг үрээд ирсэн. Өнөөдөр ч байгаа таглалаа. За. За, идлээ одоо өвөгийн ажил руу орцгоо. Тэгээд сайн уу? Үрээд ирсэн шүү. Тэнийг даваад Манай сайн найз шүү дээ. за. Нэг анцэг. Яс бэлтгэлийн Тийм, дууссан бид харсан. хичээлээ дууссан. Явуулаад туслах гэдэг. Ядарч гин удаа. Одоо ядарлаагээд явах гэдэг. Тэгээд цараа байж. Хүү их үү. Өнөөдөр бэлээ. Одоо өвдөд туслаарай гэдэг. Ороо тараад сууж байгаа. Тахо. Хэлү. Найз чинь гэр наа. Нэг зүг шүү дээ. Нэг дорой. За, хэм гэдэг. Хатсах. Алдрын өвөөштэй. Ичнэгээр мэднэ штэ. Мэднэ. За миний Дээрээс. хашаа. За. Өвөө маань энэ газрыг бол нэлээд удаан ажиллаж байгаа. Би яг өмнө жилээс л эхлээд яг энэ газар өвөөтэйгөө зөв ингээд завсар заагаараа цаг заваараа ирээд ажилладаг. Тэгээд өвөө яах вэ тэгээд миний сэтгэлийг одоо мөнгө төгрөг өгөөд идэв хаяа. Анх яг мөнгө төгрөг өгж яхад нь бол надад айгүй гоё байсан. Тэгээд тэр цалингаараа тэгэл юм хийсэн юм чинь миний л мөнгө юм чинь гэж бодоод юм аваад анх бол өвөө надад нэг 200 сая төгрөг өгчээсэн. Тэрийгээр нь тэгэл айгүй хөөрхөн дотор шалаа сайхан хөрөө. Анх тэр цалингаараа тэгэл яг хичээл яг орсон байсан үе болохоор дэвтэр номнуудаа бол ээж хоёроо нэг авахулчихгүй хичээгээл тэгэл дэвтэр ном бараг голдуу идэж явах юм бас голдуу авсан дөө. Нэг гол зүйл нь өвөдөр ингээд ажиллахаар олон хүмүүстэй харьцаад юм хийгээд гүгээд дараа нь айгүй тийм гарын эв дүүтэй болчтой юм сураад би яг өвөдөрөө ингээд таяад л ирж ажилладаг. Ер нь байнга ирж ажиллаж чаддгүй хичээл ном бэлтгэл сургууль дадлаг гээл. Тэгээ ер нь өвөдөр ирж ажиллах ер нь гоё шүү дээ. Өвөө бас ядарч байгаа өвгийнхээ ажлаас хөнгөвчлөөл ер нь манай үеийнхэн бас ингээл цаг заваараа ажил хийгээл яваад байдаг л. Ер нь тийм хүүхдүүд зөндөө харсан. Одоо ер нь өвөгийн өгсөн мөнгөөр ер нь хадгаламж нээц байгаа. Тэрийг тэг хадгаламж руугаа хийгээд хадгалж байгаа. Ер нь ийм юм дүрхгүй яа. Намайг яг жоохон томорхоор тэр мөнгө хэрэг болох л. Би одоо бас 16 жил ээж хоёроо тижилээ. Тэгээд одоо ингээ бодохоор ээж хоёроос мөнгө аваад тахсан амар хэцүү санагдаад өөрөө өдөр тутмынхаа хэрэглээний мөнгийг цагийн ажил хийж ер нь алдаг. Сагаа боллоорой. За өнөөдөр ядруу. Яв гайгүй. Яасан. Их хүнтэй байт юм байна те. Гайгүй шүү дээ. Ер нь бол гайгүй. Би бол сэрцээ. За тэгээд ажил хийж үзчихсэн юм уу? Үдчихсэн шүү дээ. Өмнөх нөө дадлахт гараад цалин эдийг авдаг байсан. Цалиндаа андаа юу шууд өдрөөр бодогдоод өдрийн 89 нөө барилга дээр Барилгач угаасаа гайгүй л дээ. тэгэл дэш 16 лун гараад сүм сүрийг л хийчихсэн. Сая гагнаар өвчт эхлэх л дээ. Чиний дадлах байсан гайгүй. Минийх яах вэ? Тэр нэг
ажлын эдэ ах нар л жоохон тэгэлж ирлээ. Тэгээд байт юм аа зарим ах. Сонирхол байж. Тийм цалин байлын ч яг уу тэгээд уусаа. Яг өдрөөр л яг өдрийн бараг 80 гэсэн үг. Тэр адилхан байсан юм шүү дээ. Өө ер нь ингээл өдөрж байгаа ганцаар байдаг шүү дээ. Хүн болттой нэлээ орж ирд юм. Ер нь ядарч байгаа хөшнөөс. Хаяар тусцах үл гэмгүүл юм байна. Ноцор мөнгө төгрөг өгнө. Дараа ноцоор доогор мөнгө төгрөг өгнө ойлаа. За. Ажиллаа. За өнөөдөр иш туссан баярлалаа. За зүгээр шүү дээ ингээ. Өстө баярлж байгаа шүү. Зүгээр. За мажигаас төгсглээ гэт. За. За миний ер нь нэг өдрийн амьдрал нэг иймэрхүү өрнж юм. Үеийнхэндээ хандаж хэлэхэд цаг зав гарахгүй байна гэдээ өөрийгөө дандаа хойшоо суугаад ингээд байж бас болохгүй. Хүссэн зүйлээ өөртөө цаг зав гаргаад ингээд явахыг хүсэж байна. За тэгээ үеийнхэндээ хандаж хэлэхэд цагаа зөв засварлаараа тийм биеэ хөгжүүлээрээ тэгээ болохгүй бүтэхгүй юм хэрэглээ яваад байваа. Болохгүй шүү. Хичээлийн дараах нэвтрүүлэг маань ингээд дууслаа. Өнөөдөр бид хоёртай хамт байсан та нарт баярлалаа. Баяртай. За Бацуу бид хоёр өнөөдөр хоёрын аа ингэж суралцдаг. Манайхан ингэж ярих юм уу? Харин Тийм надаас 1 жил илүү сурсан. Ер нь надаас дээгүүр л явж байгаа юм. За өнөөдөр